Oh my god. Oh my god. Сайн байна уу? Шинэ бэлтгэл тавтай морил юу нэ бэ? За өнөөдөр бол 2025 оны 12 сарын 22-ны өдөр болж байна. Тэгээд 25 оны миний хүсэл зорилгоудын нэг хүслүүдийн маань нэг болох зүйлээ би өөртөө авсан байгаа. Та хэд угаасаа гачигнаас харсан бах. Тэгээд цараа. Яа яа. 미안해 яа. Энийг хардаа өөртөө камер авсан байгаа. Osmo Pocket 3 гээд харж байна уу? Одоо угаасаа хүмүүс бүр ихэнх одоо та хэдийн маань үзэж байгаа ихэнх влогерууд дандаа энэ камерыг ашиглаж байгаа шүү дээ. Тэгээд би одоохондоо болоогүй юм ч юм уу те гэж бодоод яваад байсан. Тэгсэн чинь сүүлдээ яг сүүлийн хэдэн сар надад ингээд хөөрхөн ажлын саналууд орж ирж байгаа хгүй юу? Гоо сайхны эмнэлэгтэй хамтарч ажиллах тийм ажлын санал маань л орж ирээд тэгээд нэг газартаа хамтарч ажиллаж чинь надад үнэхээр микрофон хэрэг болоо заяа. Тэгэл окей. Одоо миний ингээ би яг хүссэн юм хийгээд явж гин. Тэгээд тэхийн тулд би бас ингээ хүссэн юм ашигламар санагдаад тийм чинь миний хүсэл мөрөдлөөсөн шүү дээ. Тэгээд өөрөөгөө шагнаад өөртөө ийм камер авлаа. Тэгээ одооноос хамтдаа гоё чанартай, илүү чанартай гоё бичлэг үзэж байх нь байна. Тэгээд хамтгаас unboxing хий. Oh my god. Тэгээд яг хоо энэ жил өөрийгөө баярлуулад бас нэг авсан юм маань миний MacBook байгаа. Тэгээ жоохон давраагаад өөрийгөө жоохон давраагаад эрхлүүлээд энийг авчлаа. А бас нэг юм нь болохоор энэ жилдээ багтаад би заавал нэг халуун орон руу гадагшаа аялна гэж бодож ирсэн. Тэгсэн чинь одоо юу вэ? 8 хоногийн дараа он гарлаа. Тэгээд угаасаа завгүй боломжгүй яваад байсан. Тэгээд тэрнийхээ оронд камера авсан байгаа. Одоо камера авсан юм чинь дараа жил бол аялаад идэм хацтай. Зя. Би одоо яг ийм цахилгаан бараа задлж байгаа unboxing бичлэг маань хоёр дахь нь болж байна. Нэг нь болохоор Японд ахта нөгөө юу авч ирсэн. Instax авч ирсэн бичлэг маань байдаг штеп. Тэрийг бас авч авта амар баяртайсан. Тэр бол бас миний амар зөв бодолтой авалтуудын нэг байсан. 25 ондоо чи мундаг байсан шүү гэд өөртөө авч өгж байгаа ер нь аль бэлэг маань гэж ойлгож болно. Тэгээд би энийг авахтаа нөгөө Золбоо ТV-ийн бичлэгийг үзсэн. Купоноос захиалж авсан. Тэгээд Золбоо ТV-ийн бичлэгийг үзээд Золбоо ах болохоор купоноос захиалсан бас ахгүй. Тэгээд яг адилхан Osmo Pocket 3 гээд ямар комбо Creator Combo гэдэг ийм вакцин юуг нь авсан юм бэ? Тийм вакцин авсан юм байна. Тэгээд үнийн нас энд ингээд биччихээ яг сонирхож байгаа хүмүүс байх юм бол вау. Тэгээд яг Золбоохийн тэр unboxing хийж байгаа доторхын задлж байгаа хэсгийг ингээ гүйлгээд явцсан би юуг нь харсан ахгүй юу? SD card хэрэгтэй байдаг. Тэгээд SD card-ийн яад юм бол ямрыг авсан юм бол яад юм бол гэж бодож бичлэгийг үзье. Зя. Дотроос нь ийм хайрцагтай зүгтээ камер маань гарч ирж байна. За энийг хамгийн сүүлд нь задлах уу? Бас нэг юм хайрцагтай юм гарч ирд юм байна. Энэ юу юм бэ? Энэ болохоор кейс юм байна. Гэтэ ер нь бол нэлээд олон хүмүүс миний бас үздэг влогууд энийг ингээ ашигладаг болохоор амар хаадаг, мэддэг, хоёр хүсдэг байсан гэхгүй юу? Энэ ингээ кейс юм байна. Зя. Тэгээд энэ зааварчилгааныхаа ном байна. Энэ стикер юм шиг бах юм. Ийм нэг стикер. Бас нэг юм хуудас байна. Бас нэг юм ном байна. За энийг задлж үзье.
Вау. За нэгээр нь гараад ирж. Ямар гоё юм бэ? Яа. Мэдээ. Ийм камертай болно гэж мэдгүй. Хүсчихсэн болохоос би ингэ бариад өөрийн болгож ийн гэж өвдөсө бодоогүй. Тэ ямар хөр хийв. Яа. За камерман юмртэж байна. За ойлгохгүй шүү. Энэ амар хөрг юм авсарах юм ийм жижиг юм байна. Хараа миний гарнаас жижиг юм байна. Oh my god. Тэгэл одоо ингээл бичлэг хийх юм биш үү? Амар юм үзээгүй юм шиг санаг. Зарим хүмүүст нь жоохон юм үзээгүй юм шиг санагдаж магадгүй. Тэгтээ угаасаа үзээгүй юм чи. Анх удаа авч байгаа юм чи. Тэгээд за энэ болохоор миний мэддгээр бол батарей нах шүү байна. Ийм батарей миний мэддгээр ч шиг мөн ч юм биш ч юм уу юу. За ингэж ингүүл арай урт болох юм байна. Ийм нэг юм байна. Зя. Дараагийнх. Нэг юм батарей юм уу? Аюу. Юу юм бол? Энд чинь ингээд доороо юм залгадаг юм байхгүй бах юм. Хоёр төрлийн батарейтай юм хата. Ийм болж байна. Окей. Ийм хөлн. Ийм хөлн. Байна. Зя дараагийн. Осрон тэгээ микрофоных нь энийг юу гэдэм бол одоо үнэрлэлцэн ч шиг ингээ үнэрлэлчээд байдаг талтай. Микрофоны юу гэдэм бол энийг юм байна. Тэгээ одоо микрофон нь байна. Хүмүүс энийг ингээл барил бичлэг хийгээд байдаг шүү дээ ингээд. За тэгэхээр сан буцхан уу гэж мэд. Оо вау. За энийг ингэж хийх юм шүү. Яй. Надад амар гоё зогч юм тийм үү? Яа би жоохон алцганаад байна шүү. Sorry. Надад алцгандахгүй яах вэ? За энэ болохоор тэнэглэгч USB нэг шүү байна. Энд чинь дотроо тэгээ юм амар хөөрхөн ийм амар хөөрхөн олон кинотой байна. Энд ийм жижигхэн кино байхгүй юу? Тэр дотор нь юу байгаа? Энэ линз нэ. Нэг ийм линз байна. Энэ болохоор би золбоохон бичлэгнээс харсан Вики тогтоодог гэсэн хувцсан да. Тийм соронзон байна. Ийм. Вау. За хамтдаа камера хасаж үзэх эсвэл өөр бас авсан юм хасаа сүлд нь хасаах уу? Давхар болохоор би авсан юм нь мэдээж SD карт хэрэгтэй. Тэгээд 512 таг нь авах уу гэж бодож байгаад одоохондоо зүгээр 256 таг нь хэрэглэе гэж бодоод ийм 256 таг карт авсан. Тэгээд тэрний хөөрхөн бас бэлгтэй сайн юм SD картынхаа юм цүнх шиг юмтай. Тэгээд илүү их бичлэг хийгээд илүү олон хадгалах юм хэмтэй болчих юм бол 512 таг нь аваад 256 тагийн ч гэсэн ашиглах юм чинь ийм 2 SD-тэй болъё гэж бодсон. За тэгээд нэг удаа яаж задлах. Яаж хийх юм бол зүгээр ингээ үнэхэр зүгээр л задлаа л гэхүү. Дараагийнх нь юм болохоор нөгөө холбооч MacBook-тайгаа
холбогч авсан байгаа. Би ингээд уруулаа өгөөд өнгөлцөн байгаа. Жог өнгө муу харагдаад байна. Тэцгээ зүгээр дээ. Зя. Ийм холбогч байна. Карта ишээ хийгээд энийг MacBook руугаа хийгээд бичлээ эвлүүлээд тэгэн байшаа. За энэ дээрээс нэмээд надад нэг хөөрхөн юм аа ийм хөөрхөн кейс авсан. Ягаан өнгөтэй. Одоо эхлээд камер асааж үзчихээ дараа нь кейсээ хийж үзье. За кейс маань болохоор ийм байна. Ийм ягаан өнгөтэй. Хөрхмөөд. За хамт камера задлж үзье. Яах ёстой юм болов? Сая би энийг залгасан чи энд дэлгэцэн амартаач хасцсан. Вау. Энийг бас суулгах юм шиг байна. Хуулах байсан үгүй байсан уу? Зя. Батарей энэ ямар ч тач батарей юм уу? Дахиад сайн судалгаа хийх хэрэгтэй болтой. Ингэж дарж. Аваад энэ юу юм бол? Бас нэг батарей баймаар юм. Зя, ингэж дарж асаах юм уу? Асц юм уу? Уусна. За. Вау. Ингээд хилээ сонгох юм байна. Тэн дээр ингээд мэдрэгчтэй. Хөөх юм бэ? Юу яах юм бэ? Би бичлэг хийхээс өмнө эхлээд SD карта холбох хэрэгтэй болтой. Энд их ямар гоё юм бэ найзуудаа. Яа сая бүр SD картыг хийх гэж боо юм боллоо ингээд оруулчаа чиг гэж дуурах хэрэгтэй гэнэ дуурдггүй буцаж гарч ирээд болдгоо түлхээд тэг жоохон хүчтэй байсан юм болчлоо. Одоо микрофоноо яаж холбох юм бол за ингээд тасаагаад утсан дээрээ бичлэг хийхээр шууд галерей руу ороод үзэж болдоо штэ. Тийм утла одоо би энийг яг яаж үзэх юм гэдэггүй байхгүй юу. Тэгэхээр утасны камерын дээр Osmo маань энэ байна. Тэгээд тэр энэ надад бол амар гоё өнгөлөг тод харагдчихээн. Өөдөөс бараг гэрэл тосгох шаардлагагүй. Утас болохоор нэг юм жоохон бүрсгэр харагдаад байгаа хэрнээ Osmo болохоор амар гоё юм тод харагдчихээн. За тэгээд яг ингээ үзүүлэлт ингээд энийг ийм юм байд юм байна, тийм юм байд юм байна гэд ингээд харуулмаар байвч амар урт юм турширсан бичлэг болох гэдэг. Тэрийг ингээд өөрөө ухаж судлаад үргэлжлүүлээд бичлэгийг хийжээ гэж бодож байна. Ямар ч тач unboxing бичлэг маань ийм байлаа. Одоо би ийшээ харж яриад байдаг. Энэ бичлэгийг эвлүүлж чадахгүйгээс мэдэхгүй байгаа байхгүй юу? Утас руугаас хараад ярьчих уу? Эсвэл утас руугаа хараад дуусгах чи дөө. За камерын дээрх бичлэг маань хүртэл ямар ч тач энэ хүрээд дуусгахыг. Эвлүүлж чадвал би энэ хэсгийг оруулан чадахгүй байх юм бол ухаж агаад яаж иж агаад болгоно. Ямар ч тач нэг бичлэг бичээл байх шиг байна. Болон хэр сонсогдож байна. Камернаас хэр байна. Надад бол харагдсан амар гоё тийм тунгалаг өнгөлөг айгуу гоё харагдчихээн. Тэгээд жижигэн болохоор бас яаж харагдах бол бүр ингэж ах юм болов гэсэн чингүү байна. Оо вау, ямар гоё юм бэ. Одоохондоо угаасаа яаж хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна. Тэгээд сайн судлаа. Аль товчлуур нь яадаг гэдгийг үзье, мэдье, харъя, тийм ээ. За одоо зогсоогоод би энэ бичлэгийг үзэж үзмээр байгаа байхгүй юу? Тэгин готл тэгээд харъя. Хэрвээ үзэж болж ийн гэх юм бол энүүгээр өөрчлөлөө бичиж.
Unboxing бичлэг гэдэг нь яг ямар тацаа энийг unboxing хийчлээ. Гэхдээ за шууд ингээ бичлэг хий гэсэн чинь жоохон ойлгохгүй байна. Яг үнэндээ үнэхээр үннийг хэлэхэд илүү сайн судлаад ямар функцүүдтэй гэдгийг мэдээж авчаад тэгээд гоё бичлэг цаашид ер нь хурж явах болноо. Тийм болохоор одоо болохоор юу яа? Хамтдаа гоё кейсээ хийж харъя. Кейсээ хийж хараад тэгээ энэ бичлэгээ өндөрлөе. Тэгээ би яг ухаад ингээд ингэх юм бол энэ бичлэг амар урт болох гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор за энэ их биенийх нь кейс. Үгүй чин тэгээд ямар бачуу орох юм бэ? Ийм нэг жижигхэн юм байгаа. Энэ жижигхэн батаренд нь орох юм шүү. Аа төвчлөр нэг дээр шүү. Сэв зураас болохгүй гээд тэгээд унж дөргсөн ч бас гайгүй байх гэж бодоод кейс авсан байхгүй юу? Тэгээд энэ болохоор яг камера ингэж хамгаалчт юм бэ. Би энийг яаж хийх учраа болохгүй байх юм? Яа гэсэн үг вэ? За энэний учраа тэгж жагаад олчихё. Энэ болохоор юм камерныханаас хамгаалт юм. Ингээд тэгснэ өөрөөс нь ирсэн кейсэнд нь бас хийж үзье л та. Вау. Ингээл цүнхлэл аваад явах юм байна шүү дээ. Тэгээ гадуур явахдаа гоё бичлэг хийгээд за. Тийм байна. Би тэгээд доор бүрэн камер нь, карт нь, кейс холбогч хэд нөөрөг босныг одоо энд ингээд харуулчих. Мэдхгүй амар баяртай. Одоо ингээд хийх ажилтаа боллоо. Нэмэлтээр одоо энийгээ сайхан судлана, бичлэгээ хийн, дор нь оруулах хэрэгтэй болсон байна. Бичлэг маань хүрээд өндөрлж байна. Өөртөө ямар тааж хамгийн их хүсэж мөрөөдөжсэн бэлгээ авчихлаа. Одоо тэгээ цаашид бичлэг илүү чанартай, тэгээд илүү тогтмол, тууштай хийн гэдэгтэй тэтгэлтэй байна. Сая энэ дээр хийсэн бичлэгээ аргын би нь олоод учрыг нь олох юм бол хамтд нь оруулсан байгаа гэж бодож байна. Оруулж чадсангүйг нь мэдэхгүй байна. За ямар тааж. Яа, ямар гоё юм бэ. Хэлэх үг алгаа нэрэнгээс. Хүн нөгөө ингээ хит их баярлахаараа ингээд бүр хэлэх үггүй болчихдээ штэ. Хүнээс ингээд амар сэтгэл аваад ч юм уу ингээд амар ингэснээ яг юу болоод байна гэдэг шиг одоо миний дотор яг тийм юм болоод байна. Тэгээ одоо үргэлжлүүлээд энтэйгээ сайхан ноцолтлоо. Тийм болохоор өнөөдрийн маань unboxing бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Өөрийгөө хайрладаг, эрхлүүлдэг, шагнадаг байгаарай за. Ямар гоё юм бэ.